Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс 5 дугаар хувьцаат компанид бүрэн эрх төлөөлөгч томилсон ажлыгаа дүгнж бүрэн эрх төлөөлөгчийн хугацааг сунгах хэсэг асуудлаар хэлэлцэн сунгах шийдвэрийг бас гаргасныг та бүхэндээ танилцуулж байна. Монгол Улсын засгийн газрын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 385 дугаар тоот тогтоолыг гаргаж бүрэн эрх төлөөлөгч томилж байсан. За тэгвэл бүрэн эрх төлөөлөгч томилогдсон тэр цаг үеэс хойш 6 орчим сарын хугацаанд Эрдэнэс 5 дугаар компани дээр дөрвтэй томоохон өөрчлөлт, шинжилтийн үйл ажиллагаа явагдаж Эрдэнэс 5 дугаар компани нүүрс олборлолтын хэмжээ урд үеийнхээс 2.5 дахин нэмэгдэх, борлуулалтын орлого нь 3.5 дахин өсөх зэрэг эерэг томоохон өөрчлөлтүүд бол гарсан байна. За мөн нөгөөтэйгүр энэ оны 1-р сарын 1-ээс эхэлж 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс нүүрсний борлуулалтыг хил нөхцлөөр биержээр худалдаалдаг энэ зарчимд шилжсэн томоохон амжилтыг бол гаргасан байна. За өнөөдөр засгийн газрын хуралдаанаас үздсэн гол үзүүлэлт шалтгаан болвол эдгээр эерэг өөрчлөлтүүдийг компанийн засаглалын хувьд хэвшүүлэх, цаашдаа хүнээс үл хамаарсан нээлттэй ил тод засаглалын хэлбэрийг бий болгох, улам бүр хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах үүднээс энэ засгийн газрынхаа бүрэн эрх төлөөлөгчийн үйл ажиллагааг сонгож ажилуулах тогтоолын төслийг боловсруулж улсын их хурлд өргөн барихаар болж